чангарыг хийх багтаа.
Thank you.
эзний өмнө ирээд түүнд сүрж авсан түлхээр магтаалыг өргөцгөө. Тэний хийсэн болгоныг үнэхээр магтцгаая. Эзэн таныг л үнэхээр тань хайртай, таны төлөө тэр ирсэн. Тэр намхан байгаагүй.
Moderne Produkte ирцгээе. Энэ бол бидний хүндлэх түүний магтах түүний өшөөд хэрэглэх цаг байна. Бүх бодсанаа бүх ажил төлөвлөгөөгөөстэй бүх зүрх сэтгэлээ бүх оюун бодлороо биднийг хайцгаая. Халелуя. Бидний газар таны ирэлхийлж ирж байна. Даруй сэтгэлээр таны өмнө ирж байна. Би зүрхээ бид оюун бодлоо бахан бие таны өмнө ирж байна. Таны бидний хийсэн бүх зүйлийг талархаж байна. Таны аврал, таны ухаан, таны бидний хийсэн бүх талархаж байна. Тань баярлалаа Иесус. Тэгж араас мөчөндөө байгаа юм шиг төгсөө. Зөвхөн хадгалтай зориултай зөвхөндөө байгаа үсийг зөвхөндөө оюун бодолтой байгаа их үг түүнд өргөцгөө. Халелуя. Би таны хүндэтгэж байгаа гэж хэлээ. Түүний өмнө ирцгээе. Анаа хэсэг хугацаанд залбирахгүйгээр удаанаа дэслөө харсан.
аярлуудагус таны зүрхэнд хурж таны баясгаа эзэрхнээс миний зүрхнээс арилах дуулаа таны зүрхэнд хурж таны баясгаа бодлосураа аярлуудагус таны зүрхэнд хурж таны баясгаа Silverón, hormig magtaðinúða Tæn húrch bæðóða
өөрийн оршихугаар та бидний дүүргэж өөрийн амар амгалан та өөрийн нэгүслээр та бидний хүчаач. Өдөр амтаа энэ цаг эзний өмнө гимшээ. Эзний өмнө үннээр бөгөөд сүнсээр түүнийг хүндэлж түүний өмнө дуулууртай байж эзнийг хайрлахгүйгээр өөрийн махан биеийн хүслийг өөгшүүлж гин нүгэлтэд нэгдэж эзний нүдэнд тааламжтай зүйлсийг хийхээс илүүтэйгээр дэлхийн зүйлсүүдийг харсан, бодсон, сэтгэлсэн түүнд үхээр тэр өөрсдийн нүдийг өргөссөн, сэтгэл зүрхээ үхээр даатгсан зүйлсүүд байсан бол энэ цагт эзний өмнө бүгдээрээ даруугаар ирээд их эзэн намайг уучлаач. Эзэн минь намайг та шинжлээч. Эзэн минь та намайг үнэхээр өөрчилж, өдрөөс өдөр та намайг шинжилж тантай адил болгоход эзэн та туслаач. Өнгөрсөн өдрүүдэд, өнгөрсөн саруудад, өнгөрсөн жилүүдэд эзэн минь таны нүүр царайг эрэлхийлээс илүүтэйгээр өөр зүйлсүүдийг эзэмнээ би үнэхээр хүсэн тэмүүлсэн өдөр хоногуд байсан бол эзэн минь би таны өмнө хамтдаа бид гимшихийг хүсэж байна. Өөрийн сүм чуулганыг та өрөөгөөч. Эзэн та бидний улам илүү ариусгаж, эзэн та биднийг шинжлэж, бидний бодол санаа, бидний үг яриа, бидний амьдралын хэв маяг бүхий зүйлсүүдийг та илүү бурханлаг болгож тэр өөрийн тэр гайхалтай тэр үнний замаар биднийг та хөтлөн дагуулаач гэсэн юм. Өнөөдөр энд ирсэн хүнийг бүрийг та өрөөгөөч. Өнөөдөр энэ газар ирэхийн тулд янз бүрийн асуудлуудтай нүүр тулж, хүнд ачаа үүрч, сэтгэл зүрхэн дарамтлагдсан зүйлсүүд байгаа. Тэгсэн хэрнээ энэ газар таны өмнө ирээд таны нүрийг эрэлхээж байгаа. Өөрийн ард түмний дээр та өөрийн амар амгалан, өөрийн баяр хөөргийг тэр өөрийн тэр гайхалтай тэр сэргэлтийг та бидний дунд зөвшөөрч өгөөч. Их эзэн минь тань талархъя. Та эзэн минь Лос Анжелес Монгол чуулганыг та өрөөгөөч. Их эзэн минь та гэрэлт чуулганыг та өрөөгөөч. Их эзэн минь та шинжлэл чуулганыг та өрөөгөөч. Их эзэн минь Лос Анжелес хотыг минь та өрөөгөөч. Их эзэн минь энэ байгаа бүхий яхан дүүсрийг минь та өрөөч. Эзэн минь танаас холдсон байхын дүүсэр байгаа бол та өөрийн гайхалтай орчхор руу та эргүүлэн хөтлөн дагуулаач. Алдагдсан хоннууд байгаа бол тэр хоннуудыг эргүүлэн та өөрийн сүм чуулган руу өөрийн хашаа эзэн минь та эргүүлж өгөөч танаас хууч байна. Эзэн минь хүч дутсан байгаа, шантарсан байгаа, урам хугарсан байгаа, сэтгэлээр унсан байгаа. Их эзэн ахын дүүсрийг минь та зоригжуулаач. Тэднийг минь та тайвшруулаач. Тэдний дээр өөрийн гайхалтай хүчрхэг мотрыг байлгаж та бол агуу бурхан гэдгийг, та бол хүчрхэг бурхан гэдгийг, яруу алдрыг авах магтаал зохис өстөнийг гэдгийг, танд боломжгүй зүйл юу ч байхгүй гэдгийг та дахин та мэдрүүлж өгөөч. Баярлалаа эзэн минь, тань талархъя. Та бол сайн бурхан. Та бол амьд бурхан. Эзэн минь та үнэхээр өнөөдрийн өөрийн тэр үгээр дамжуулан энэ байгаа хүнийг бүрийн сэтгэл зүрхэнд та яриач. Их эзэн өөрийнхөө тэр гайхалтай үгээр дамжуулан биднийг та зоригжуулаач. Таны үгийг эзэн бид сонсоод сэтгэл зүрхнийхээ самбарт сийж, таны үгийг сонсоод бид мартдаг мартамхай итгэж нар боссон биш. Харин эзэн таны үгийг сонсоод өөрсдийн амьдралд хэрэгжүүлж 30 60 100 дахин үр жимсийг өөрсдийн амьдралдаа харсан. Эзэн өнөөдөр бодтойгоо холбогдсон сайн мөчрүүд байж эзэн таныг алтаршуулсан, таныг гэрчилсэн, таны жинхэнэ дагалдагч нар байхад эзэн та туслаач. Өөрийн хайртай хүүгийн амийг та удирдаарай. Өнөөдөр энэ газар таны үг тунгаглагдаж байхад сонсох чигтээ нэгэн сонсох боломжийг та зөвшөөрөөч. Баярлалаа. Их эзэн Есүсийн нэрээр хамтдаа талархан залбирч байна. Амен. Бүгд хамтдаа эзэн дадрыг өргөцгөөе. Халелуя. Амен. Тэгээд бас онцгой Антиох Магдалины багийнхандаа бүгдээр хамтдаа дахиад бидний төлөөлж үйлчилж байгаа баярлалаа гэж бүгд халуун галбашлыг өгье. За тэгээд одохгүй цуглаан дуусны дараа та бүхэнд яг аль хотоос ямар хүмүүс ирсэн бэ гэдгийг танилцуулах болно. Тэгээд ямар ч одоо энэ цагт эзний үгийг тунхаглахаар Чикаго хотоос залуусын зөвлөх пастор Батул пастор маань гарч эзний үгийг хуваалцаж байна. Бүгд хамтдаа албар ташин Батул пастрыгаа үлээцгаая. Халелуя. Бурхан үнэхээр алдаршиг. Амен. Ажлын настай хэлэхгүй тийм үнэхээр бурхан таны